Колорадо болон юуны Вайоминг муж хоёр бол хоорондоо өрсөлдөөд одоо юу яа татвараа хүртэл тэр United Airlines компанитай тохиролцож исэн. Буурал юм манайх одоо арай ингэж бууруулаад ингэж танаад дэмжүүлээ гэж ингэж хэлсэн байх жишээтэй. Тэгэхээр энэний яг биднес одоо Монгол улс энийг биднес ингэж хэрэгжүүл болохгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо биднес бол энэ хувийн хэвшлийн энэ одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийг ганцхан татвар төлөгч гэдэг өнцгөөс нь битгий хараа сай төр маань. Энэ бол одоо бусад эдийн засгийн салбарыг бүгдээрингийн тэтгэж явдаг. Тэгээ энэ цаашлж байгаа эднэс нь бол мөн одоо эдийн засгаа ингэж тэтгэж явдаг ийм л юм байгаа юм шүү дээ. Одоо ингээд одоогийн өнцгөөс ингээ харахаар зэрэг улсын төсвийн орлого одоо 96 онтой харьцуулахад бол одоо бараг 10 дахин 10-аас ч илүү дахин өсчихсэн байж байна. Тэгтэл одоо эрчим хүчний салбар маань ингээд доголдол явж байна тийм ээ. Одоо дээд хэмжээндээ хүрчлээ одоо болохоо байлаа гэдэг. Тэгэхээр зэрэг хүмүүсүүд маань ялангуяа манай одоо шийдвэр гаргах хэмжээний улсууд маань зөвхөн татварын орлого одоо төсвийн орлогоор л бүх юмнуудыг хараад байснаас болохоос биш. Энэ бусдаа энэ салбарууд маань энэ одоо өсөж байгаа эдийн засгийг дэмжиж чадж гэнэ үү? Тэр хэмжээнд хүрсэн байна уугүй гэдэг бол одоо үндсэндээ анхаарлаас хаягдсан байна шүү дээ. Одоо л төмөр замын асуудал яригдж байна. Одоо л эрчим хүчний асуудал яригдж байна. Одоо л усны асуудал яригдж байна. Одоо л энэ банк санхүүгийн асуудлууд ингээ яригдж байна те. Тэр энэ маань мэдээж хэрэг одоо байнгын юм байхгүй бах зөв голдролдоо орох цаг нэг тийм холбоо шахах гэж найдаж байна шүү дээ. За тэгэхээр ер нь энэ хамгийн сүүлийн судалгаагаар манай бүх компаниудын 85% нь ингээд зогссон байдалтай ингээд үлдчихжээ тийм ээ. 15 нь бол ингээд хөгжөөд дэвжээд яваад байна гэсэн тийм судалгаа гарсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хувийн хэвшлийн хөгжлийнх нь одоо явцын талаар бас сонсомоор байх юм. Тэгэхээр ер нь яг би бол өөрөө бас хувийн хэвшилд одоо ажиллаж байна. Бас овооч хэдэн жил ажиллаа. Энэ өнгөрсөн хугацаанд олж авсан гашуун туршлагч байна. Бас амттай туршлагч байна тийм ээ. Тэгэхээр энэ болгоноос ингээд үгнэд харахад бол энэ хувийн бизнес хийнэ гэдэг бол тийм хамар ажил биш байна. Зүгээр одоо нэг мөнгөтэй хүн болгоны хийдэг ч ажил бас биш байна тийм. Тэгэхээр энэ хувийн бизнесийг урт хугацаанд доктортой болгоё гэх юм бол одоо энэ төр засгийн бодлогоос гадна энэ хувийн бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд ялангуяа тэр дотроо шийдвэр гаргах эрх хэмжээнд ажиллаж байгаа хүмүүсийн санаачлага бол туйлын чухал юм байна лээ. Энэ дээр ялангуяа одоо тэр компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх тэрэн дотор бол одоо нийгмийн хамгааллын чиглэлийн юмнууд ялангуяа тэрэн дотор хүмүүсийнхаа ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг нь шийдэж ээж одоо бас тодорхой үр дүнд хүрдэг байдаг. Ингээд олон улсын хэмжээнд бол одоо нэлээд их тийм хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн гол зарчмууд байна л да тийм ээ. Тэр зарчмуудыг зүгээр одоо нэг өөрийнхөө компанийн дүрмийн зүгээр нэг заалт болгох биш. Өдөр тутмын үйл ажиллагаанд нь ажилтан болгоны өдөр тутмын үйл ажиллагаанд нь хэвшүүлэх, төлөвшүүлэх ийм замаар бол одоо ирээдүйд гарч болзошгүй алдаа онооноос сэргийлэх, цаашлуул ажиллагчдынхаа дунд нь ирээдүйд урт хугацаанд компанида ихтгэл үнэмшилтэйгээр үнэхээр ажиллах нөхцөлийг нь бий болгох гэх мэтлэнгийн их олон зүйлүүдийг хийх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр харамсалтай нь бол одоо манай олон компаниудаас бол энэ чиглэлээр бол бас одоо энэ цаг хугацааны шалгуурыг даалгүй одоо онож байгаа, дампуурж байгаа энэ тохиолдлууд бас байна. Нөгөө төгөр бол одоо бас манай юу бол Монгол улсад одоо өнөөдөр бизнес хийх нь бол ингээд зах зээл нь тогтворцсон, ингээд эдийн засгийн тогтворцсон бусад орнуудад жишээлбэл одоо Сингапурт бизнес хийхтэй харьцуулахад бол харьцангуй бас их илүү ур чадвар шаардж байгаа юм болов уу гэж ингэж боддог. Ягаад гэхээр зэрэг энэ хөрөнгө оруулалтын орчин жишээлбэл одоо бизнесийн орчин эднээс нь бол байн гинт ингээд өөрчлөгдөж байна. Тэгэхээр тэр гинтийн өөрчлөлтүүд бол хэзээ бэлэн байх хэрэгтэй те. Ингээд донцлогоотой замаар бол одоо нэлээд их явж иж одоо нөгөөт маань ингээд тогтворж байна. Үндсэндээ одоо манай бизнесийн орчин нөхцөл бол манай хөдөөний замуудтай адилхан байна гэж ойлгож болох юм тийм ээ. Тэгэхээр энэ өнгөрсөн 23 жилд ер нь төрийн зохицуулалт, төрийн оролцоо ямар байваа? Одоо миний энэ надад нэг дотор өөртөө хийсэн дүгнэлт байдаг юм л да өөрийнхөө ажиглалтын үр дүнд жишээлбэл одоо Монгол улс одоо жоохон одоогийнх шиг юм улсын төсөвтэй их мөнгөтэй биш байгалийн баялагтай гэдгээ нэг мэдээгүй байхтаа бол энэ зах зээлийн эдийн засаг цаашаа тогтвортой явахад зайлшгүй шаардлагатай бүтцүүд байна. Ялангуяа энэ ардчлал зах зээлийн эдийн засаг хоёр бол өөрсдөө салшгүй хоёр одоо нэг зоосны хоёр тал юм да тий. Тэгэхээр одоо энэ ардчилсан үйл процесс иргэдийн дунд нийгмийн өдөр тутмын амьдралд одоо баттай ноттойгоор байр суурь эзлэхэд зайлшгүй шаардлагатай тэр
бүтцүүдийг нь хийж авсан байна гэж ингэж надад харагддаг. Зүгээр бидэнтэй цуг гараагаа цуг эхэлчихсэн одоо бусад орнууд байна л да. Жишээлбэл одоо нөгөө хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан одоо нөгөө олон станууд байна те. Тэнд ингээд харахад бол тэнд одоо бол ингээд бүх насаараа ерөнхийлөгч болчихсон. Эсвэл одоо тэрнийг тойруулаад нэлийн одоо биднээсийн хуучин хэлдгээр бол одоо юм хүрээлэл бий болчихсон. Тэрнийг ингээд харахаар зэрэг бол одоо нэг байгалийн нөөцөн дээр ингээд суурилсан маш их хэмжээний эрх мэдэл тэгээд мөнгө төгрөг төвлөрчихсэн тийм дэглэмүүд бий болчихсон байна л да. Тэгэхээр биднээсийн хувьд бол манай Монгол улсын хувьд бол тэр нь ондоо юм. Биднээс одоо мөнгөгүй байх үедээ бол бас хэрүүлтэй уралтай яатай ч гэсэн тэр үндсэн бүтцүүдийг хийж амжсан бол одоо биднээсийн их том амжилт юм байна. Энийг цаашаа батгах хэрэгтэй, цаашаа авч явах хэрэгтэй. Тэр сүүлийн үед бол харин зүгээр төрийн оролцоо их одоо төр бол их мөнгөтэй болцоход тэр одоо али би ер нь наадах чинь би шийднэ гэдэг одоо ийм их идэвхтэй байр сууриас ханддаг болсон байна. Тэгэхээр энэ бол төсвийн хэдэн төгрөг тэр төсөв их мөнгөтэй бол нэг хэрэг. Эдийн засгийн хөгжил өөрийнхөө голцорлоор горимаар цаашаа явна гэх юм бол одоо иймэрхүү зүйлийг баацах нь бол биднээс ойлгож бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй байна гэж бодмаар. За тэгээ манай иргэд маань бас харьцангуй хөрөнгө чинээтэй боллоо тийм ээ. Төр одоо мөнгөтэй байна гэдэгтэй адилхан бас 23 жил. Тэгээд иргэд маань эрүүл мэндэд их анхаарах болжээ. Тэгэхээр энэ эрүүл мэндийн хувийн хвшлийн байгууллагуудын талаар та ямар бодолтой явна вэ? Тэгээ яг хоо энэ би одоо хувь зээний эрхээр гэхүү энэ эрүүл мэндийн салбар руу бол бас холбогдчиход байж байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн битэрийн ярьж байгаа сэдвтэй шууд бас холбоотой, шууд бусаар бол холбоотой гэж хэлж болох юм байна л да. Тэгэхээр биднээсийн хувьд бол одоо бид Монголд хамгийн анхны амьдралын даатгалын компанийг үүсгэн байгуулад одоо ингэж явж байгаа. Тэгэхээр одоо манай тэр амьдралын даатгалын компаниараа дамжуулаад анхны хувийн одоо эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнүүдийг гаргаад ингээд нийтэд хүртэл болгоод ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн салбар дээр бол хувийн секторын оролцоо бол одоо жоохон хүлээн зөвшөөрөгдөж байгаа шиг байна. Сая одоо нийгмийн эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлгүүд одоо бас өөрийнхөө юуг гаргасан зардал тэр юу үйлчлэгээнийхээ хөлсийг авдаг эрхийг нээглээ. Энэ бол өөрөө ингээд цаашаа явах замаараа явж байна. Энэ чиглэлээр бол гэхдээ хийх ажил бол ихээ маш их байна уу гэж ингэж бодож байна. Ялангуяа даатгалын салбар дээр нь бол ганцхан нийгмийн даатгалын төрийн өмчөөс төрөөс ингээд албан журмын дагуу хийдэг ганцхан даатгалын хүрээнд бол энэ эрүүл мэндийн даатгалын үйлчлэгээ бол тэрүүгээ зохицуулна гэвэл учир дутагдaltaй юм байна. Цаашид бол энэ тэр нэг биш нэлээд хэдэн үе шаттай тэр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож цаашид энэ эрүүл мэндийн салбар маань бол хөл дээрээ зогсох юм болов уу гэж бодож байна. За ингээд ер нь манай нэвтрүүлэг одоо өндөрлөх тал руугаа дөхөж байна. Тэгээд би үзэгчдэд маань хэрэгтэй байж магадгүй ийм нэг асуултыг асуумаар байна. Яг өнөөдөр ингээд хувийн компани байгуулах гэж байгаа хүн ямар чиглэл бариул илүү оновчтой байх вэ? Яг хоо миний харж байгаагаар бол манайд бол одоо орон зай байхгүй. Орон зай бүр төж чигээр нээлттэй байна. Би одоо энэ ажил төрөл эрхэлж байгаа энэ хувийн сектор эрхэлж байгаа энэ ажил төрлийнхаа хүрээнд бол гадна дотны олон хүмүүстэй уулзж байна. Тэднээс бол одоо Монголыг бол одоо бизнесийн боломжоор дүүрэн байна гэж үнэлж байна. Энийг орон зай байна. Тийм. Энд дээр зүгээр одоо яг одоо нэг юуны ч гэдэг юм уу одоо нэг бөөний худалдаа эсвэл жижиглэнгийн худалдаач гэдэг юм уу банк ч гэдэг юм уу нэг иймэрхүү ингээд орон зай нэлээд эзлэгдсэн тогтчихсон тийм секторууд руу хүмүүсүүд хараад анзаараад байдаг юм шиг үлээ. Тэгтэл тэрнээс гадна бол мөн ч их боломж байна, мөн ч их дахин хэлэхэд боломжууд бол нээлттэй байна. Тэгээ ялангуяа одоо логистик гэж ярьдаг хуучныхаар бол одоо нөгөө хангамжийн байгууллага гэж ярьдаг байсан. Тэн дээр бол одоо маш их боломжууд байна. Санхүүгийн үйлчлэгэн дээр бол маш их том боломжууд байна. За уул уурхайг дагсан нэмэлт үйлчлэгээнүүд одоо эрүүл мэндийн чиглэлээр одоо их том боломжууд байна. Энэ дээр бол одоо тэр хүн бол өөрөө идэвхтэй эрэлхийлэх хэрэгтэй, олох хэрэгтэй. Тэрэн дээр бол ерөөсөө юу ч хийхэд бол одоо тэр ер нь үндсэндээ бол гаднаас ирсэн улсууд одоо тэгдэг шүү дээ. Мөнгө нь газраар бараг хэвтэж байна. Таамс яагаад энийг хийхгүй вэ? Энийг цуглуулахад хэрэгтэй байж тээ гэж хэлж байна. За тэгэд танд бас манай үзэгчд хандаж миний асуугаагүй хэлэх зүйл байгаа байх гэж бодож байна. Гэхдээ яг одоо бол ингээд ер нь ингээд хувийн секторын тухай өнөөдөр бид хоёр ярьлаа тийм.
Тэгэхээр цаашид бол энэ зах зээлийн эдийн засаг болон энэ зах зээлийн эдийн засгийн чинь одоо хэрвээ биднээс одоо Монгол сэтгүүхээр одоо зүйрлэл хийлье гэх юм бол тулгын 3 чулуутай харьцуулж хийж болох юм. Өөрөөр хэлбэл энэ хувийн сектор чинь бол одоо нэг тулгын чулуу, төрн нэг нөгөө чулуу, иргэдэн нэг энэ чулуу. Тэгэхээр энэ 3 тулгын чулуу чинь бие биендээ дайсан биш. Бие биендээ яг одоо бие биенээ түшиг тулж явах хэрэгтэй. Нөгөө тожтой хамт явах хэрэгтэй юмсан гэдэг шиг тэр доонд гардаг шиг энэ бол ингээ бие биенээ тулж явах юм 3 чулуу юм шүү. Тэгэхээр энэ тулгын 3 чулуу бол бие бинийгээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Тэрний тулд дахиад энийгээ сайн судлах хэрэгтэй байна л гэж хэлмээр байна да. За их баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Тэгээд таныг дахин ирж бас өөрийнхөө дуртай сэдвээр үзэгт маань сонирхолтой ярилцлага хийж өгөрэй гэж урьж байна. Таны ажил үстэй амжилт хүсье. За баярлалаа. За үүгээр VIP тодруулан нэвтрүүлгээ ээлж дугаар өндөрлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт залуу судлаач сангийн тэргүүн дуурын жаргал сайхан оролцлоо. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Баяр та.